манай монголчуудын хувьд болохоор айгүй хөөх тослог хоол иддэг. Тэгээ араас нь айгүй хийжүүлсэн ундаа хүүтэн ус уух тохиолдол маш их гардаг. Энэ болохоор одоо нойр булчирхайн үрвслийг одоо сэдрэх, тэгээд одоо гиз хийгээр дүүрэх, тиймэрхүү шинж тэмдэг одоо эрсдэл үүсгэж болно. Тэгэхээр манайхан одоо тостой хоол хүнд эзний дараа бүлийн халуун бүлийн ус, халуун бүлийн цай үнэхээр ундаа уумар санагдаад байвал нэмэгтэй ус, бүлийн нэмэгтэй ус ууж болно. Өдрийн 5 удаа хооллол их зүгээр. Өглөө их үд, өдөр багууд, орой гэсэн 5 удаагийн хоолны давтамжтай хооллол зүгээр. Өглөө болон өдөр тохиромжтой хэмжээгээр сайхан хангалттай хоолоо идээд тэгээд орой бол их хоол биш, арай багцар идэж болно. Гэхдээ огт оройны хоол идэхгүй байна гэдг нь өглөө сэрээд 8-9 цагт юм идэхээр хотод маань жоохон цочрох аюултай байдаг.